Сая 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Жаргалан суманд аймгийн иргэдийн урлын дарга инх болдын хамт за мөн одоо Сэлэнг аймгийн Орхон туу сумдуудад ажиллалаа. За энэ дээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Нэргүү гэж хүн, Гавьяат агрономч Болдбаатар, за мөн тариалан эрхлэгч Болормаа Батнасан, Эрдэнэ од нарын иргэдтэй уулзсан. За эдгээр уулзалтаас үүдэж танаас асуулт асуух гэж байгаамаа. Ер нь дундаж орлоготой татвар төлөгч өрхүүд нийгмийн халамжид хамрагддаггүй хэрнээ хөнгөлөлтөй болох одоо ипотекийн зээлч гэдэг юм уу, боловсрол эрүүлэмд Орос улсны зардлын дарамтад давхар өртөд байдаг. За энэ дотроос нэг төлөөллийг бас онцолж ярих гэж байгаа энэ газар тариалангийн салбар. За жишээлбэл Жаргалан сум гэхэд бол Монгол улсын төмөсний 60-аас доошгүй хувийг хангадаг хэрнээ энэ ган гачиг, за дээрэс нь менежментийн алдаа төрийн буруу бодлогоос болоод маш хүнд байдалтай байна. За томоохон аж ахуй нэгжүүдэд зээл чөлөөтэй олдоод байдаг хэрнээ дундаж буюу за баг га талбайд тариалан эрхэлж байгаа хүмүүс зээл ерөөсө холдохгүй байгаа гэж. Тэгээ энэ нэргээд нөгөө дундаж давхарга болсон одоо яг энэ тариалан эрхлэгчдэр төлөөлүүлж хэлэхэд дундаж давхарга болсон тэдгэр хүмүүстэй төрийн бодлого очихгүй байна гэдэг асуудал байгаа. Нэг. За хоёрдугаарт иргэдийн хооронд нэг том асуудал нь энэ тариалан эрхэлдэг газруудад малчит хоорондын газрын маргааны асуудал их болдог. Нэг нэгнийхээ амь насанд занал хийлдэг, адуу малын бууддаг, эхнээсээ шорон оронд явдаг гэд асуудлууд байгаад байгаагийн цаад занглаа нь өөрөө төрийн бодлогын алдаа байгаад байгаа. Өөрөөр хэлбэл шударгаар бизнес хийх гээд аж төрөх гээд амьдрах гээд явж байгаа хүмүүс төр хуулийн хийдэл ч юм уу энэ одоо гарцсан тодорхойгүй байдлаас иргэд өөрсдөө хохирогч болоод эдийн засгийн гараж төр юм юмараа хохироод байгаа. Энэ дээр таны байр суурийг сонсомоор байна.